За манай шинжилгээ ухааны академийн биологийн хүрээлэн 5 жилийн өмнөөс бид ер нь энэ ажлыг эхлүүлэе гэж төсөл болгож бичиж эхэлсэн. Гэхдээ эхэндээ бол төмөр замтай холбоотой бишээр ер нь дэлхийн нийтэд асуудал тариад байгаа. Толгойн өвчин болоод байгаа, цөлжилт, хөрсний дороотол, за тэгээ говийн бүс нутагт байдаг шар шорон шуурганы асуудал гэдгээр эдгээрт бид нэр ямар одоо шинжилгээ ухааны байгууллагууд гаргаж авсан үр дүнгээ ашиглаж яаж энэ асуудлыг шийдвэрлэхэд оролцож болох вэ гэсэн тийм саналаар бид эхэлсэн. За яагаад эхэлсэн бэ гэхээр 60 жилийн хугацаанд бид одоо яг бүртгэлтэй 21 оюуны өмч буюу патенттай байдаг. Тэдгээр патент дотор маань бол ялангуяа говийн бүсэд ургадаг энэ танимал махерс, олон цэцэгт гоёо зэрэг юм модлог ургамлуудыг лабораторийн нөхцөлд ховдож байгаа ургамлуудыг хэрхэн одоо өсвөрлөх боломжтой вэ гэдэг талаар болоод микробиологийн лабораторийнхан бол Монгол орныхоо янз бүрийн хөрсний болон ургамлуудын дээжнээс ургамлуудын өсөлтийг дэмждэг микроорганизмуудын судалгаа хийсэн тийм 20 гаруй патенттай байсан учраас энэ хоёр лабораторийн эдгээр үр дүнгуудыг нэгтгээд говьд одоо мэдээж энгийн байдлаар ургуулах боломжгүй байгаа тохиолдолд микробиологийн аргаар гаргаж авсан бордоогоо ашиглаж хөрсийг нь сайжруулад тэрэн дээрээ эдгээр одоо зарим ургамлууд нь ихэд дэлхийн дулаар л янз бүрийн шалтгаануудаас болоод сүүлийн 6-7 жил 10 жил энэ төр үрээ энэ төр өгөөгүй ховордож байгаа эдгээр ургамлуудыг бас ургуулад үзэх нь бол боломжтой юм байна гэдэг. 5 жилийн өмнөөс энэ төсөл анх эхэлсэн. Бид эхлэхдээ бол ерөнхийдөө бас нэг олон улсын байгууллагт хандах сонирхолтой байсан учраас шар шорон шуурга эсрэг тэмцлийг хийх, биологийн, биотехнологийн аргаар хөлсийг сайжруулах, биотехнологийн аргаар ургамлуудыг тарих гэж эхэлж явж байсан. Тэгээд тэр үедээ харин одоо Монголын төмөр зам компани дээр одоо 4 сараас ахуулаад 7 сар хүртэл дандаа эсний нүүдэл орж ирж төмөр замаа хаадаг, тэр нь аюулгүй ажиллагаа нөлөөлдөг гэдэг асуудлыг ойлгосныхоо мэдснийхаа дараа бол энэ төслийг одоо ийм том дөрвөлжин талбайд биш төмөр замын дагуух байдлаар хийх юм бол эдгээр нь 3-4 тийм гол чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжтой байна гэж бодсон. Хамгийн нэгдүгээрт нь бол сая биднээсээ ярьсан одоо цөлжилтийн асуудал. Хоёрдугаарт нь бол биологийн олонний янз байдал гэж ярьдаг. Тийм хүмүүс одоо хичнээн зүйлийн ургамал, хичнээн зүйлийн шавж, хичнээн зүйлийн шуугтай байж байгаа. Тэр нь дэлхийн дулаар цөлжилттэй холбоотойгоор цөөрч устдах аюулд орж байгаа вэ гэдгийг эсрэг буюу говийн бүстэй биологийн олон янз байдлыг хамгаалах. Гуравдугаарт нь бол одоо улсын ерөнхийлөгчийн санаачлан бий болгосон тэрбум модонд одоо өөрсдийн шийдвэрлэлийн байгууллагын гаргасан үр дүнгээ ашиглаж тэдгээрт одоо хувь нэмрээ оруулах. За тэгээд дээрэс нь одоо Монгол орныхоо бас нэг чухал стратегийн төмөр зам болох төмөр замынхаа аюулгүй байдлыг хангахад нь бид нэр хийх өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой байна гэж энэ ажил явсан. Анх удаа бас төрийн эрдэм шинжилгээний байгууллага, төрийн өмчт компани хоёр нийлээд зөвхөн одоо төмөр зам компани гэдэг утгаараа биш тийм ээ түрүү миний ярианд дурдгацснаар говийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах. За тэгээд улсынхаа том бодлогуудтай уг ажиллагаагаа нийлүүлэх, нийцүүлэх. Тэгээд дээрэс нь нэмээд одоо манай хүрээлэнгийн хувьд гэх юм бол 60 гаруй жилийн туршид энэ олон үеийн эрдэмтдийн маань хөдөлмөрөөр гаргаж авсан эдгээр оюуны өмч бэлэн байгаа технологиудыг ашиглаж шийдэлд хүрэхэл арга замаа хайж эхлүүлж байгаа ажил юм да. Шинжилгээ ухааны академийн биологийн хүрээлэнгийн микробийн нийлэгчийн лабораторийн бол олон жилийн судалгааны үр дүнд бол бид нар энэ бичил биетний гаралтай бордоо гаргаж авсан байгаа. За тэгээ энэ бордооны ашиг тус гэх юм бол ургамлын өсөлтийг дэмжинэ. За тэгээ хөрсийг бол үржил шимээр хангана. За тэр говь цөлд ургах одоо мод ургамлын өсөлтөнд бол маш сайнаар нөлөөлдөг ийм бордоо байгаа. За энэ бордоо үйлдвэрлэх хамгийн эхний шат бол лабораториос эхэлнэ. За манай энэ микробийн нийлэгчлийн лабораторийн бичил биетний сан дотор бол маш олон төрлийн ашигтай бактериуд байгаа. За бид нар энэ олон бактериудаасаа идэвхт шинж чанар бордооны ургамлын өсөлтөнд хэр нөлөөлж байна гэдгийг сонгосны үндсэн дээр бид нар 12 зүйлийн бичил биетний өсвөрийг бол ялгаж авсан байгаа. За тэгээд энэ эхний ээлжинд бол энэ санд байгаа өсвөрүүдээ бид нар бол сэргээн суулгадаг. За бид нар тэр лабораторид санд байгаа тэр өсвөрүүд бол хасах 80, хасах 4, хасах 20 гээд өөр температурт хадгалагдсан байгаа. Энэ нь болохоор нөгөө удаан хадгалах зорилгоор ингэж хадгалдаг. За тэгээд тэр хасах 80-аас хасах 20-оос гаргаж ирсэн өсвөрөө бид нар эхлээд лабораторитой гаргаж ирээд ургуулна, өсгөрлөнө гэсэн үг. За өсгөрлөх ер нь бол процесс бол одоо яг энэ лабораторид ингээд үргэлжлэнэ. За бид нар болохоор энэ дээр бичил биетний өсвөрүүд бол өөрөө тэжээлийн орчин гэж нэрлэгддэг тийм орчин шаарддаг.
Тэрний юу юм бэ гэх юм бол тухайн бичил биетнийг ургах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Тэгээд одоо энэ жишээ нь харагдаж байна ингээд бичил биетнийхээ өсгөрүүдийг энэ хатуу болон шингэнд хичээл туршин ингээд ургуулж байна. За тэгээд ургуулад эхлээд ингээ хатууд ургуулсны дараа болохоор ингээд шингэнлүүгээ шилжүүлнэ. Энийг болохоор бид нар лабораторийн их хөрөнгө бэлтгэх гэж нэрлэж байгаа. За эхлээд бол 100 мл-ийн хэмжээтэйгээр их хөрөнгөө бэлдээ тэр 100-аас 250, 500 гэх мэт ингээд улам массыг ихсгэж явуулдаг. За говь цөлийн хөрсөн дээр бол бид нар судалгаа хийсэн. Өнгөрсөн жил одоо энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд болохоор бид нар бол 2 удаа цогццэд очиж ажиллаад тэгээд хөрснийхөө дээжийг аваад тэгээд яг одоо ургамал танимлжуулах тэр хөрсийг боловсруулах боломжтой газруудыг бол сонгосон байгаа. Монгол орны нэг тасан зохицсон бичил биетнүүд гэж байдаг. Яг л нэг бүс нутаг болон эсвэл одоо нэг цаг уурын нөхцлөөс шалтгаалаад бичил биетний нэг бүлгэмдэл тэр тухайн одоо тэр хөрсөнд агуулгаж байгаа бичил биетний одоо олон янз байдал угаасаа хамгийн чухал байдаг. За бид нар эхлээд одоо нэг хөрсөө судална гэдэг нь болохоор тэр хөрсөнд маань ерөөхдөө ямар бичил биетнүүд илүү дутагдaltaй байгаа юм, урмал урахад ямар бичил биетнүүд илүү дутагдaltaй байгаа юм, тэрийг эхлээд олж байгаа гэсэн. За мэдээж хэрэг тэрийг олсны үндсэн дээрээс бид нар ямар бичил биетнэр тэр хөрсийг баяжуулах вэ гэдгээ шийдээд тэр одоо нэг бордог одоо хийх одоо анхны сэтлэн гарна. За мэдээж хэрэг говийн хөрсийг одоо хүмүүс бол мэддэг шүү дээ тий. Ингээд элсэн цөл гэж бас зарим нь төсөөлөд байдаг. Бас тэр нь бас нэгэсний өрөөсгөл нэг басны бас зөвч байдаг. За мэдээж хэрэг говьд яагаад урмал урахгүй байгаа вэ гэдэг шалтгааныхын зарим нь болохоор тэр нэг эрдэсийн харилцан адилгүй хамаарлаас болоод урмал урахгүй нэгт. Хоёрт мэдээж хэрэг чигийн агуулмж маш бага. Одоо бусад одоо хангай болон одоо уулраг бүс нутгаар чиг илүү ундаг бол говийн бүсэд чинь чиг харьсангуй бага ундаг. Бараг 2-оос 3 дахин бага унж байгаа шүү дээ. За тэгээд одоо энэ дэлхийн дулаарлаас хамаарад илүү дулаахан болсон. За тэгээд нэг бороо орох одоо нэг мөчлөг нь илүү богинсон ч гэдэг юм тий. Тэр бусад шалтгааны улмаас хөрсөн нь бол нэгт чигээ алдж байна. Хоёрт чигээ алдсны хэрээр бичил биетэн болон тухайн тэр хөрсөнд агуулгаж байгаа эрдэсийн нэг харьцаа нь өөрчлөгдөж байгаа гэсэн. Тэгэхээр одоо зарим газар одоо азот нь их юм уу эсвэл фосфор нь их байлаа гэхэд зарим газар нь тэр нь дутмагч юм а тий. Тиймэрхүү шалтгаанаас болоод одоо нэг говьд ургах ёстой урмлууд нь говийн бүсэд ургах ёстой урмлууд нь ургаж чадахгүй байгаа. За тэгвэл тэрийг бид нар лабораторийн нөхцөл одоо шинжилгээгээр ингээд бичил биетний тусламжтайгаар бас нөхөх боломжийг эрэлхийлж байна гэсэн. Манай лабораторийн гол хийгддэг одоо онцлог ажил нь гэх юм бол зохиомол ийм тэжээлийн орчинд ургуулдаг. Энэ нь болохоор өөрөө нөгөө байгаль дээр нөхөн төлжөж ургах чадвар нь багассан, ургаж чадахгүй байгаа, уламжлалт аргаар ургуулахад хүндрэлтэй байгаа, мөн богино хугацаанд олноор ургуулах шаардлагатай ургамлыг ийм тэжээлийн орчинд улирлаас хамааруулахгүйгээр ургуулах тийм ажлыг гүйцэтгэдэг. Нэг ширхэг үрнээс ч юм уу те эсвэл нэг ширхэг навчны хэсгээс эдээс нь дээж аваад ингээ ариутгаад ийм тэжээлийн орчинд хийгээд ургуулахад тухайн ургамалд тотипотент гэдэг нэг эсээс тухайн ургамал бүхэлдээ нөхөн төлжих чадвартай тийм чадамж байдаг учраас тэрэн дээр үндэслэж туршилтаа хийдэг. Тэгээд нэг өрнөөс нэг л ургамал ургах хугацаанд бид нар бол хэдэн зуугаар нь ургуулж чаддаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхдээ тодорхой тохиромжтой орчныг нь бүрдүүлчих шаардлага гардаг. Тэгээд нэгэнт сайхан дасан зохицоод ургаад оншроод ургаж чадсан тохиолдолд бид нар мэдээж байгаль руу шилжүүлэх шаардлага гарна. Тэгэхэд эхлээд бага багаар байгальтанд асгах процесс нь явагддаг. Тэгэхээр тэр нь болохоор хүлэмжээр дамжина гэсэн үг. Тэгэхээр хүлэмжиндээ энэ ургамлаасаа шилжүүлээд өвлжүүлж үзээд хэрвээ ингээд нөхөн сэргэж ургаж чадчихвэл за энэ бидний ажил амжилттай боллоо гэж үзээд дараа нь байгаль руу бүр шилжүүлнэ. Тэгээ байгаль дээрээ дасан зохицож дараагийн хавар нь дахин нөхөн сэргэж ургууж чадж гинүү гэдэг дээрээ үндэслээд бас үзүүлэлтэд тооцсны дараа бүрэн энэ ажил ингээд бүх процессаа үе шатаа дамжиж гарч чадлаа гэсэн үг болдог. Тэгээд энэхүү ажлыг хийхдээ бас бидний давуу тал гэх юм бол олон ингээд хувилбараар хийж туршдаг учраас бас богино хугацаанд үр дүнгээ гаргах боломжтой болдгоор бас давуу болдог.
Анх манай удирдлагын зүгээс энэ хүү төслийн талаар бид нарт танилцуулсан. Тэгээд бид нар бол өмнө нь бол оюутлага компани захиалгаар өмнө Говь аймгийн Хамбогд сумд орчинд бас ингээд ургуулах шаардлагатай гэдэг ургамлуудыг сонгоод биотехнологийн аргаар ургуулад хүлээлгэж өгж байгаа тийм ажлуудыг гүйцэтгэж ясан төсөл байгаа. Тэгээд дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр тийм захиалгат ажлаар бас говийн элсэрхэг хөрсөнд ургах чадамжтай чихэр өвс болон лидер гэсэн эмийн ургамлуудыг бас эцсийн өсгөрийн аргаараа ургуулж Говьтай аймаг руу авчиж тарьсан тийм туршлагатай байсан л да. Тийм болохоор харьцангуй бид нар бас хийх боломж байгаа гэж үзээд захирлынхаа санаачлагын ажлыг болол дэмжиж хийж эхэлсэн. Тэгээд одоогоор бол бид нар өөрсдийнхөө оюуны өмчийн баталгаанаар баталгаажуулсан 2 зүйл өвслөг ургамал болон 2 зүйл сөөгөн дээр ажиллаж байгаа. Тэгээд олон цэцэг цухай болон танвал мөхөрс гэсэн 2 сөөг ургамал нь бол харьцангуй бол байгаль руу шилжүүлэн тарихад бол тасан зохицож ургах чадамж нь сайн байна гэсэн үзүүлэлттэй байсан учраас энэ 2 модоо сонгосон. Чихэр ус болон лидер гэсэн 2 эмийн ургамал нь бол говийн бүстэй бас тасан зохицож ургахаас гадна буцаага тэрнийг ингээ үндсийг нь аваад ард иргэдийн одоо хэрэгцээнд хангах эмийн үйлдвэрлэлийн түүхийд болгон ашиглах тийм давуу талтай байдаг учраас бид нар бас сонгож ургуулахаар энэ төмөр замын төсөлтөө сонгосон байгаа. Одоо бидний хэрэгжүүлж байгаа энэ Монголын төмөр замд агах одоо тэр зурвас газрыг бол бид нар одоо тэр лагаар биш эсвэргээр бичил биетнэр нь өөрөөр нь хөрсийг нь сайжруулах тэр шат руу илүү явна гэсэн үг. За мэдээж тухайн тэр хөрснийг шинжиж үзэхэд болохоор ялзмынх нь агуулмж маш бага. Тэгэхээр ялзмынх нь агуулмжийг нэмэгдүүлэх, мөн дээрээс нь азот фосфорын агуулмжийг бас нэмэгдүүлэх тийм чадвартай бичил биетнүүдийг илүү түлхүү ашиглаж тэр хөрсийг сайжруулах. Ямар ургамал тарихаасаа шалтгаалаад бас тэр ургамлын үндсийг хамгаалах тэр бичил биетнүүдийг бас ашиглах тийм зорилготойгоор одоо энэ ажлыг бол хийгээд байна.